залуучуудын оролцоо зөвхөн ирээдүйд түлээлэх үүрэг биш. Өнөөдөр залуучууд нийгмийн амьдралд амжилттай оролцож шийдвэр гаргахад чухал үүрэгтэй болжээ. Тэдний санал бодол нийгмийн асуудалд зөв шийдэл гаргахад чиглүүлэх ач холбогдолтой. Боловсрол хөдөлмөр байгаль орчны асуудал гэх мэт олон талын сэдвээр залуучууд шийдвэр гаргах процессд оролцох нь чухал. Залуучуудын оролцооны үр дүн. Сошиал медиа болон нийгмийн хөдөлгөөнүүдэд залуучуудын оролцоо нэмэгдэж байна. Энэ нь зөвхөн дэлхийд даяар хавтацтай хөгжиж бие технологийн үр дүн биш. Тэдний хүсэл эрмэлзэл асуудалд хандах хариуцлага юм. Залуучуудын дуу хоолойг сонсох нь зөвхөн тэдний эрх биш, дэлхийн хэмжээнд нийгмийн асуудлыг шийдвэрлэх гол хөр юм. Залуучуудын оролцоо хэрхэн бэхжүүлэх вэ? Залуучуудыг шийдвэр гаргах төвшөнд оролцуулахад дэмжлэг үзүүлэх платформуд. Сургалт, семинар байгуулахад хэрэгтэй тэдний санал бодол, үзэл бодлыг зөвшөөрлөөр илэрхийлэх боломж олгож, түүнчлэн залуучуудыг шийдвэр гаргахад хэрэгцээтэй чадваруудтай болгох хэрэгтэй.